бэлтгэл хийжсэн зүйлээ тэмцэн дээр хийхгүй байх юм бол сандрал аавна. Тэр үнээсээ шалтгаалаад гүйцэтгэлд маань илүү их буруугаар нөлөөлөх болохоор ер нь бол хамгийн том зүйл бол амьсгал дээр. Бас бэлтгэл дээр харуултын гоё мэдрэмжээ олж авсан бол тэмцэн дээр тэрийг илүү гаргахын тулд бэлтгэл дээр илүү бас төвлөрж бэлтгэлээ сайн хийх шаардлагатай болдог гэсэн. Тэмцээний өглөө бол яа гэхээр өдөр дуу сонсно. Тэгээ миний бүх тэмцээн дээр хэрэгэлдэг нэг юм байдаг халуун цай. Ер нь халуун цай уулзсан тохиолдолд гоё би хөлс гараал цай уугаал жоохон гадуурн цамцуудал унсчих юм бол ер нь тэр өдөртөө тэмцээнд ороход ямар ч тийм нөгөө би одоо зуурах тийм юм байхгүй байна. Тэгэхээр одоо гадагшаа тэмцээнд явцсан байсан ч би цайны идэ давс авч байна. Би тэмцээндээ яг орохоос өмнө бол аав ээжээгаа бол хамгийн хэрэнд боддог гэр бүлийнхнийгаа. Тэгээд хэрвээ медаль авсан аваагүй яг тэмцээндээ амжилттай орчвол аав ээж минь баярлна гэж хамгийн их боддог болохоор тэгэл тэмцээндээ сайн оролцоод гэртээ арай аав ээж дүнсгэх юм байна. Тэгэл сэтгэл дүүрэн. Яг тухайн мөчд бол ер нь их юм бодогддог. Бид нар аль болох нэг юм олон юм зүйл бодохгүйгээр яг өөрийгөө маш тайван байлгатай ажилладаг. Тэгээ олон жилийн бэлтгэлийн давтамжны одоо үр дүн дээр тэр нь зур автомат болцсон байдаг болохоор яг тэр автомат зүйлээ яг мэдрэмжтэйгээ хослуулад үгээр хэлцнийг болдгоо маа тэр нэг сонир мэдрэмж байдаг юм ингээд. Дотоод хүнтэйгээ өрсөлдөж ийж одоо дивжин дээрээ гараад штанга амжилтаа өргөдөг. Өрсөлдөгчөө хараад ч юм уу эсвэл тэтгэл ямар өгөх болоо гэсэн юм ботчвол дээд өргөж чадхаа болчихно. Ингээд дивжин дээр гараад нэг амар сандрал мэдэрдэг. Бэлтгэл биеийн сэтгэл санааны тэнцвэр биеийн хоёр чинь яг нэг төвшөнд байхгүй аль нэг нь ингээд одоо 1000 сэтгэл зүй хүчтэй байгаад бие ингээд дурмаагаас үлдээд байх юм бол тэрийг ингээд авч чадахгүй. Энэ хоёр нь яг тэнцвэр байх хэрэгтэй. Энийг барина гэдэг юм байна.